Хийлчтэйгээ шүүгч шүү дээ. Тэр ер нь эрэгтэй хүн талтай юм шиг. Тэр гоё ингээд битээ үзэл үзэж дуусчаад дээдлээ тайлаа шийдэх. Яг тайлаа шийдчихэл. Алтанбаатар одоо дарсан байгаа болоо шүүгч нар нь. Одоо бол дараагүй. Дараагүй байна гэж байна. Ах дээр нь дарах. Мэл чи өөрийнхөө яваа. Тэнд гараа чи өөрийнхөө юу чаддгийг маш болгоомжтой сайн үзчихсэн. Сайн байцгаана уу? За өөрийгөө танилцуулаарай. Намайг Анадэр гэдэг. Ямар үзүүлбэр үзүүлэх юм? Уран ууралт. За үзүүлбэрийг үзье. Ямар хөөж юм лээ? Ятга, алтан ятга. Энэ сүүлд олдураар олцсон тийм. Яа. Өөрөө ятгах юм байна. Вау. Яг энэ ятхан зориулсан үзүүлбэрээ. Тэ? Ааха. Гайхмар сайхан уран хөдөлгөөнийг үзүүллээ дээ. За манаас шүүгчд маань ямар сэтгэлтэй байгаа юм бол доо бүгдээрээ сонсъё. Чукая шүүгч. Бид бас айгүй азтаар юм уу? Их олон зүйлийг бид нэр өв соёлын болгож өгүүлж авч үлдсэн. Тэгээд тэр дотроос уран нууралт бол гингүүт л ерөөсөө хүмүүсийн нүдэнд монголчууд, гадныханд монголчууд гэж харагддаг. Үнэхээр монголчууд бид нар л энийг цааш нь үргэлжлүүлж дэлгэрүүлж чадна. А тэрний тод жишээ бол чи хэлээ. За Рокби. Ер нь юу идэж явахаар юм болох вэ? Тойгны шил сайн уу? Тэ? Ямар ч байсан. Бас гайхалтай. Надад бол нэг тэнгэрийн даг нь буугаад ирсэн юм шиг л санагдлаа. За хав өрдөө юм мундаг ганц гар дээрээ тогтож байгаа ийм мундаг тэнцвэрээ олж байгаа юм жижигч хараагүй биш үү зэрэг. Үнэхээр гайхалтай. За шүүгчдийн үнэлгээг сонсъё. За дэгийг чинь тэнцвэрлээ. За Рокби. Гоё да. Тэнцлээ. Шүүка шүүгч. Чамаа тэнцвэрлээ. За баяр хүргэе та өнөөдөр 4 тэнцлээ авлаа. Яг ятгах шиг болцсон тий өөрөө. Дээр ч гэсэн бас мөшгөж байгаа тэр миний гаран дээр ингээд ганц гар дээрээс ямар байхгүй. Юу